Folk rock стилээр Монголын rock pop шинэ дүр төрх шинэ үзэгдэл болон гарч ирсэн энэ хамтлагийн нэр бол Алтан ураг. Шинэ болгонтой найзалдаг тэдний цоо шинхэн мэдээлэлгүй тун саяхан Солонгос улсад амжилттай зохион байгуулагдсан ардын урлагийн их олимпиос тус хамтлагийн гишүүн чим тогтох алтан медаль хүртсэн байна. Дээлхийн 3 нэртэй энэ наадман яг урлагийн олимп гэдэг нэрээр зохиогдож байна. Тэгээд нийт 54 орн оролцсон. Энэний яг үндэсний үлээ хөгжмийн төрөлд эднот дээр өрсөлдөд эдноттой өрсөлдсөн. Тэгээд ганцаарчсан төрөл байсан. Тэгээд 16 орны шилдэг уран бүтээлчтэй өрсөлдөд алтан медаль хүртлээ. Сэтгэл маш өндөр байна, сайхан байна. Монгол одоо урлагийн олимпийн үлээ хөгжмөөр анхны алтан медалийг авчирлаа. Thank you.